Сайн байцгаана уу сонсогчдоо энэ өдөр мэндийг хүргэе. Шинэхэн бичлэгээрээ уулзаж байгаадаа үнэхээр их баяртай байна. Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ Овс аймгийн Наран Булаг сумын Харьяат мянгатын ням сүрэн хэмээх залуу мөрдөнд хэлс хэрэгт гүтгүүлэн хэрхэн зовж байсан. Мөн хэн гэдэг эрхэм тэрэнд аж тусаа хүргэсэн тухай уншиж хүрэхээр бэлтгэлээ. Бичлэг эхлэхээс өмнө сонсогчд маань YouTube сувга subscribe хийгээгүй бол subscribe хийгээрэй гэж хүсье. Бас бичлэгтээ лайк дараад комент бичээд үзэхээ битгий мартаарай. Таны дарсан лайк, бичсэн комент бүхэн бид бүхнийг илүү олоола болгоход тусуулж байдаг шүү. За ингээд олон зүйл ярилгүй хамтдаа бичлэг рүү орцгоё. Төр засаг эцэг ихтэй гологдсон олон залуус хуулийн цорхойгоор нөгөө ертөнц рүү одож байгааг нүдэрийг харлаа. Тулааны зам хатуу болох тусам сайн хүмүүс олширдог. Овс аймгийн Наран Булаг сумын иргэн мянгадынх амьдрал ах үед эмч сайнгүй болоод ирв өр хүүхдүүдийнхээ мэдлэг боловсрал хүмүүжилд нэг их анхаардаггүй байлаа. Тэдний хүүхдүүд ертөнцийн жамаар зоргоороо өссөн гэхэд болно. Хүүхдүүд нь эхнээсээ нас бит хүрч цэргийн албанд ороход мянгад эхнэрийн хамтаар ашгүй нэг хоолны савд алд орлоо гэдэг байв. Энэ хайхарамжгүй байдал дунд хүн ням сүрэнд нөлөөсөн гэхэд болно. Тэрбээр дунд сургуулаа 1993 онд арай чамай төгсөөд нэг хэсэгтээ дэм идэнсэн байна. Бас болоочгүй бүтэлгүй хүмүүстэй нээлж дэлсүүл юмны өөсвийг андахгүй байлаа. Тийм учраас эцэг ихэн тэрнийг 18 нас хөрөнгөт цэргийн албанд явуулахыг яаравчлаа. Хүүгээ цэргийн албанд мордуулахдаа чи цэргээс халагдаад тэндээ үлдвэл сайн байна. Биднээс хол байх хэрэгтэй гэж. Ингээд ням сүрэн хүү цэрэгт мордлоо. Цэргийн албан ням сүрэнд сайхан байлаа. Ар гэртээ хоолтой хоолгүй өссөн тэрэнд айран мөр бүтэн гэдэс затгалан төрөөдөж илэхэд амар байв. Хожим нь ням сүрэн миний хамгийн жаргалтай үе бол айрамд цэргийн алба хаасан үе байлаа гэсэн юм. Үнэн дээр тэр гэртээ олон хоног хоол ундгүй байдаг гэж. Тэрнийг гадуур гараад ирэхэд хоол цай дууссан байдаг байв. Аав ээж нь хоол байгаа үед ирвэл аз чинь дуулсан үед ирвэл хохин гэсэн хажин дүрэн барьдаг аж. Энэ үед айрамд тураал эд дэлгэрч олон аавын хүү өсөглөнгөр нас орж байлаа. Харин наранд хар багаасаа өлөн зэлмэн явсан ням сүрэн үнэхээр ажирсангүй. Цэргийн алба хугацаатай юм хойно 1995 онд цэргээс халагдсан ням сүрэн нутаг бутсангүй. Учир юу гэвээс нутагт нь тэрнийг наашаа гэх хинж байсангүй. Дэмж учраас түм түжигнэж бомбужигнсан Улаанбаатар хотод дэмий тэнэж ихэлсэн байна. Мэдээж гэр оронгүй ажил төрөлгүй залуу хулгай зэлгийгээр л амьдарч эхэлжээ. Ингэж яваад хулгайн хэрэг нийлэрч ганц удгийн мөрдөнд орсон байна. Ням сүрэн 150 гаруй хулгайн хэрэгт тулгагдаад байлаа. Хулгайн хэрэгээ 100 хүргээд л бусдыг нь сандаггүй. Эрүүгийн төлөөлөгч ням сүрэнтэй уулзаад чи хулгайн хэрэгээс гадна хэд хэдэн ноцтой хүн амны хэрэг хүлээ. Тэгвэл бид нар чамайг шоронд юугаарч дутаахгүй. Чи их сайндаа 10 жил шоронд суугаад гарна. Чамд шүүх хизээж алах ял өгөхгүй нь ойлгомжтой шүү дээ. Хэрэгээ шударгаар хүлээсэн ялтанд хөнгөлөлт үзүүлдэг юм. Тун удахгүй эрүүгийн хуульд өөрчлөлт орж хуулийн хугацаа 15 жил болох гэж байна. Монгол улс олон улсын жишгийг дагаан цаазаар аваачих ялнаас татгалзах гэж байгаа гэд синхруулж гарчээ. Ням сүрэн би үлсгийн эрхээр дэлгүүрээс талах гоймон төмөс улгайлж явсан. Харин хүн алж үзээгүй болохоор хийгээгүй хэлс хэрэг хүлээхгүй гэж. Эрүүгийн төлөөлөгч тастаас хөөхөрч чи бидхий хуцаад байгуулгэн. Чамайг одоо ганц удгийн подвалд хорно. Шорон хүртэл дотроо зэрэглэлтэй байдаг юм шүү. Бидний хэлснээр хэд хэдэн эзэнгүй хэрэг даах юм бол ганц удгийн дээд давхарт компани захирлуудтай хамт виски чимээд үнэтэй тамхи татаад хэдэн жил хэвдэж байх байлаа чи. Энэ алтан боломжийг ашиглаж чадаагүй болохоор подвалд азарганууд дээр оруулна. Өөлөө үзэж ясаа зайлгах замыг сонголоо чи. Хогч нь хэд ням сүрэнг нэвшэртлэн зодж. Тухайн үед ганц худаг цагдаагийн ерөнхий газрын харьяанд байсан юм. Тэгээд прокуророос зөвшөөрөл аван подвалд шийдлээ. Өрөөний овгор Манди баяр магнайг дуудан гаргаж тамхилаад би маргаж ирж чамайг авнаа. Түр бичгийг авчихсан шүү. Харин чи наа тулгаач алаад өгөөрэй. Их хэрэг гарнаа гэлээ. Байцаагчтай уулзсан тэр өнгөлөг ирээ ганцаараа нааран дээр сууж хүний нүднээс гарсан хідэн тураалууд шээлтүр хавар бүгдийн сууж байлаа. Өрөөний овгор нааран дээрээ завлаад за уулгаач хэрэгэ яриад бай гэдэг үгийг мэдхүү.
Хэрвээ мэдэхгүй бол мэддэг болно гэснээр өдөр шөнө ялгахгай байтал аимшиг зодуурыг амсаж эхлэв. 3 сар ганцхан хүн алзнаа хүлээ гэж зодуулсан байгаа юм да. Ням сүрэнгийн багаасаа хатуу хөтөг үзэж өссөн амьдрал нь тусуулж байлаа. Тэрний энэ яргаллын дэргэд ард аюушийн эсэн ирүү юуж биш мэт. Ням сүрэнг олон хоногоор нойргүй байлгах, гарынх нь хуруундаа сой зэргүүлэх, ээлжлэн зодох, нуруу эмзэг эрэхтэн дээр гэлгар ууд шатаан түлэх, тогонд зохиулах, шээлдүүрийн савн дээр олон хоног суулгах, цементийн шалан дээр усаасгаад нүцгэн унтуулах зэргээр бүтэн 3 сард хамалсан байна. Өрөөний овгоор чи чингэлтэй дүүрэгт гарсан хүн амны хэргийг хүлээчих. Тэгвэл мөрдөн байцаагч чинь 2 өрөө байраар шагнуулж цоол нэмэх гээд байна. Чи яасан юм ойлгодгүй физ давай гэдэл балбана. Ням сүрэн аргагүй ирэхэнд хүлээлээ. Овгор тэрний энэ алхмыг ихэд үнэлэн цагаан хэрэглэлтэй орон дээр унтуулж наранд ч эдэж үзээгүй тансыг хоолоор цайлж шөнө өвөрт нь банд хийж өгчээ. Чингэлтэй дүүрэгт гарсан хүн амны хэрэг ням сүрэнгийн айл ухаж явсан цаг үедээ тохируулахаа мөрдөн байцаагч мэдэлгүй яах вэ? Ингээд мань залуу хүний амь насыг онц хэрцгийгэр шунахын сэдэлтийгэр хөнөөсөн хийсгэрийг хүлээлээ. Гэтэл бас нэг танихгүй байцаагч ням сүрэнд хэрэг хүлээлгэхийг баяр магнаагаас хүслээ. Ерөнхийдөө ням сүрэн цагдаа нарын цол ахих хэрэгсэл болон хуурайд байлаа. Дахин нэг хүн амны хэрэг хүлээлгэхийг шаардав. Ядаж байхад монголоор дүүрэн эзэнгүй хүн амны хэрэг. Ням сүрэн дахин хэрэг хүлээж чадахгүй. Анхны хүн амны хэрэг дээрээ алах ял авчихад байна гэж учирлав. Өрөөний овгоор тэрнийг нааран дээрээс түлхэн унгаад ням сүрэн новшоо. Би чиний төлөө зөнд хууль холбоо болж авлаа. Одоо ивэр ярихгүй гэдээ зодуураа ихэлсэн байна. Нөгөө байцаагч хүрэлцэн ирж чи 2 дахь хүн амны хэргийг хүлээхгүй бол чамайг алдарт алуурчин дамчаа усрын энх холдын өрөөнд оруулаад бөксийг чинь ухуулаад өгөхөөр чи банд болчихсон юм чинь яах юм бэ? Чамайг шоронгоос гарын гартал шуумрууд болоод захын хулгайж идлээ шүү дээ. Чи насан турш эмэгтэй хүн болж эрийн өвөр хэсэж янзаглаж байх уу? Үгүй юу гэдгээ сайн бодоорой. Хэрвээ чамайг энэ хэргийг хүлээвэл чинь Улаанбаатар зочид буудалд сайхан хүүхэн тэрвэрлэнэ гэж ятгалаа. Ням сүрэн гүр ихэр шийдэж. Би нэг хүн амны хэрэг хүлээсэн шүү дээ. Та намайг зүгээр оргичих л доо. Би амьд гармаар байна гэж гуйсан хэдий ч мөрдөн байцаагчийн шунал дууссангүй. Ням сүрэн зодуураас шантран дахин нэг хэрэг хүлээж өрөөнийх нь овгор нов шиг гэрч болж хөдөлгөөнгүйгээр нь хийлээ. Ингэж олон ядуу айлын болон тарин шааны хөөгтүүд алуурчд болж цаазлуулан гэрчгүй болдог үлээ. Хэрэг илрэх тутамд бууны ноход баярлна. Мөн хэрэг илрүүлэх тусам цол нэмүүлэх байцаагч нь баярлдаг байв. Овгор хулгайч хэрэг илрүүлснийхээ шагналд ганц удагаас гарч найрлах хүүхэн дэх ажилдаа орсон байна. Бууны ноход ганц удагт 5-6 жил хүртэл сууж хэрэг илрүүлдэг байна. Ингээд ням сүрэн 2 хүн амны хэрэгт холбогдсон үйл тамаа эдэлж эхлэв. Насаараа шорон суусан хулгайч нарын айцыг төрүүлдэг подволд 3 жил яргалуулсан байна. Тэрнийг анх мөрдөнд ороход байж байсан төлөөлөгч дархан хотод 3 жил ажиллаад ганц удагт эргээд иржээ. Тэрээр хуучин хоригдол ням сүрэнг танимхайран энэ нөхөр шоронгоо салдаггүй нөхөр болоо шүү дээ. Монголын шоронгийн залгамж халаа юу? Дахин хулгай хийгээд эргээд ирээ юу? Хэддэг нахиур нь вэ гэсэн байна. Ням сүрэн таныг дархан шилжснээс хойш ганц ч гараагүй шүү дээ. Ганцын подволд 3 жил 6 сар сууж байна. Энэ хугацаанд эмнэлэгт хэвтүүлэх, өрөө солих нэг ч үйлдэл хийсэнгүй. Би удахгүй цаазлуулах байх. Нөгөө ертөнцид эрэлгийн илжид хэрэгэ ярих тэнхээтэй очмоор байна. Та энэ подволоос намайг холдуулаад өгөөч гэж. Төлөөлөгч ихэд гайхын хүн битгий хэлээ төмөрж гисэн зэвэрхэр хугацаа байна. Наад хоригдлоо дээд давхарч шилжүүл гэсэн байна. Дээд давхарт шилжнэ гэдг нь амралтанд явлаа л гэсэн үг. Ням сүрэнг авч явсан хянагч их сайхан сэтгэлтэй хүн байлаа. Тэрээр би чамайг баян хоригдол дээр оруулна. Айсаар наагаар. Хоол унднаас нь идэж тэнхэрж авахыг бодоо гэсэн аж. Ингээд нэгэн бүдүүн бор царайтай хүн дээр орсон нь нарантуул захын босс иш сайхан самбуугай байв. Тэрээр ихээхэн хэмжээний спирт татваргүй оруулж ирсэн хэрэгээр хоригдож байсан гэж. Ням сүрэн тэдэнд өөрийн бүх зовлон зүтгүүрээ ярьж, эргэлтийнх нь хоол хүнснээс ууж идэж байлаа. Бас оюун бэлгийн тамир гэдэг хоригдлыг нохой хийлгэхээр тэр хоёр дээр хийжээ.
Нэг сар болоход ням сүрэн тэнхэрж сайхан самбууж суллагдах болов. Тэрбээр удасныхаа дугаарыг өгч би чамтай нэг сар зүг хоригдлаа. Чи их ядарч яваа ир хүн юм байна. Чи хэл сэргээр цаазлуулж болохгүй шүү. Энэ мөрдөн байцаагчид ямар нэгэн хүнд хэл сэрэг хүлээлгэхгүй гэх баталгаа алга. Би өөрийн нүдээр харлаа. Энэ цагта мөрдөн байцаагчид ажил үргээ чин шудраг хийдэггүй юм байна. Шорон дотор яригчин бэлдэж тэднэрээр хэрэг илрүүлдэг болж. Чи надад эцсийн игзэгтэй мөчөд хэл хүргээрэй. Эр хүний хувьд муухай газараа сайхан танилцсны хувьд ахын чамд дуусалнаа гэж. Ингээд сайхан самбуу мөрдөнгөөс гарч ям сүрэн шүүхээс хүн амны давтан үйлдэлээр санаатай хөндрүүлэх нөхцөл байдал болон шунхайн сэтэлтээр бүрлэгсэн. Мөн хулгайн 150 үйлдэлээр хан уулын шүүхээс ялын дээд хэмжээ авлаа. Тэрнийг дээд хэмжээ авсан хоригдлуудын өрөөнд гарыг нь нуруунд нь гавлаж хөлдөн дөнгө зүгээд ганцаарчлан хорив. Хоолоо халбаггүй иддэг учир уруу лам нь түлэгдээд боролцсон байлаа. Гавынх нь ойр орчмоор яршиж хоёр сугнаас нь өмхий үнэртэж амьдаран өгчөж эхэлсэн аж. Хүн зовлон даадаг юм хойно бөөс хуурсан язган гүйлдэн. Тэрбээр дотроо төрөмийн сүлд харна гэсэн сүүлчийн гордлог талаар боллоо доо. Улсын нүдтэй цусан зүрхтэй шүүх цагдаа прокурорын бүгд адилхан юм да. Би хулгай хийж олон хүний голыг харлуулснаа хүлээн. Намайг хүн алаагүйг бурхан л мэдэж байгаа да. За яах вэ? Давж заалдах шүүхэд өргөдөл бичээд өгье. Найдлага байхгүй үстэй гэж бодно. 10 гаруй хоногийн дараа хаалга нэгдэж хянагч ням сүрэн гараад ир чадах уу гэхэд ням сүрэн өндийхэд толгой нэргэж байсан чи гав дөнгөө харж гнуулан гарлаа. Өмгөөлөгч цагаан ням сүрэн дээр ирсэн байлаа. Өмгөөлөгч цагаан ням сүрэнд хандаж чиний дээд шатны шүүхэд амар шөгөөж гэсэн гуйсан өргөдөл хүсэлтийг чинь дагуу үзээд анхан шатны шүүхийн тогтоолтыг хэвээр нь үлдээлээ. Чамд одоо Монгол улсын ерөнхийлөгч баг бандит хандах үйлдэлээ гэсэн байна. Тэгээд Нямсүрийн чи надад өмгөөллийн 50,000 төгрөг өг. Үгүй бол ерөнхийлөгчд өргөдөл өгөхгүй. Хамаатан саданда хэл өгч ахыгаа өгөхөөс өмнө хохиролгүй болгож өгөө гэсэн байна. Нямсүрэнгийн амнаас үнэндээ 50,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа хэрэг. Аргээр нь тоохоо байсан Нямсүрэн гинэт сайхан самбог санджээ. Тэгээд өмгөөлөгчдөө тэрний удасны дугаарыг өгч энэ хүн надад нэг удаа тусуулна гэсэн юм. Уцтаад үзье гэсэн байна. Нөгөө өмгөөлөгч сайхан самбуу удас туулах хүрээд ирээ гэсэн аж. Сайхан самбуу бүх явдлыг сонсож байгаад 50,000 төгрөг өгөв. Тэгээд тэр дороо нэгэн сайн өмгөөлөгчдөд сая төгрөг төлж чи Нямсүрэн гэдэг дээд хэмжээ авсан залууг өмгөөл. Ямар ч байсан амийг нь авч үлд. Би өөрөө ерөнхийлөгч баг бандгууд өргөдөл бичнэ гэсэн байна. Дээд хэмжээ авсан хоригдлуудын хүлээлгийн өрөөнд Нямсүрэн хаалга чагнан хэвдэж байв. Хоригдлуудыг шөнөөр цаазалдаг учраас харанхуй болон гутал давх гин. Бүхэл бүтэн сар болжээ. Тэгтэл нэг өдөр өмгөөлөгч цагаан энэ далдан хурч ирээд чиний тэр босс үнэхээр хоншоор дээр юм. 50,000 төгрөг өгсөн. Одоо чамайг өөр хүн өмгөөлөхөр болсон гэж. Үнэхээр нэгэн алдартай өмгөөлөгч ирж Нямсүрэнд эргэлт оруулж бас болоогүй бага саган мөнгө төгрөг өгч хэрэгцээтэй зүйлээ авчвэ гэж сайхан самбуу явуулсныг хэлжээ. Энэ хооронд сайхан самбуу зүгээр суусангүй. Ерөнхийлөгч баг бандгаатай уулзаж Нямсүрэнгийн талаар ярилцав. Тэгээд Увс аймгийн наран болгосон морж Нямсүрэнгийн аав ээжтэй уулзжээ. Аав ээж нь тэр хүүхэд зэрэгээс халагдаад наашаа ярьж болох л байсан. Бид хүрээ дэрвэл мэдээж хөөхөхгүй тодорхой. Өөрийнхөө замаар л явсан хүүхэд бидэнд хамаагүй гэсэн байна. Сайхан самбуу үнэхээр шоконд оров. Өр хүүхдээ нохон гүлэг шиг төөрүүлж байгаа хүмүүсийг юу гэж ойлгох вэ? Муу амьтад үржимтгий байдаг да. Ялаа шумал гэх мэт. Нямсүрэн ганц худагт 4 дахь жилийнхээ нүрийг үзэх гэж байдал давж заалдах шүү хурлан болжээ. Ерөнхийлөгч баг бандд нэг хүн амных нь хэрэгсэхгүй болгож 25 жилийн ял болгосон байжээ. 5 жил гяндан 20 жил чанга дэглэмтэй хориг хал байлаа. Сайхан самбууч дээгүр доогуур их хөөцөлдөв. Нөгөө шилдэг өмгөөлөгч нь Нямсүрийн одоо дахин давах уу? Ядахта 20 жил болгочих юмсан. Казино байгаль, улсын хурлын гишүүн Исбатчлун, Дэ Инхбатар, Дэ Батулга нарын шүүх хуралд яллагчаар орсон прокурор чиний ялыг хөнгөлөх боломж алга гээд байна гэлээ. Сайхан самбуу мөрдөнгөөс гарахдаа би баг бандгаатай их дотн байдаг юм.
Ямар ч игзэгтэй үед асуудлын мөн чанарыг мэдэрч чадах ноён нуруутай хүнтэй гэснийг саналаа. Амьд үлдсэндээ баярлсан залуу зүүдлэгдэж байгаа юм шиг. Өмгөөлөгчдөө баярлалаа. Би 25 жилийн ялыг бараад ирнэ. Сайн хүмүүсийн ачийг хариулна гэд асгаруулж уйлж байлаа. Олон сар хоригдсноос болоод өөрийнхөө ухаан санааг балардаад байгаа ч юм уу гэж бодно. Тэгэд ойролцох өрөөний хүнээс миний дуу чамд сонсогдож байна уу? Хэмээн асуув. Амьд үлдсэндээ баярлаад хэд хоног нүдийн хавтал үйлв. Арагяс болсон биенийх нь хаана байсан үлмэс вэ гэмээр. Энэ үед шоронгийн хоёр хянагч яаж энэ хоригдолд ойртонд оо гэж ярьж байлаа. Үс сахил бөөс хуурсандаа баригдсан дэрэнд хянагч нар ойртохоос сэжиглэж байв. Ингээд ям сүрэн гянданд очихын дэр. Гянданд 5 жил битгий хэлээ 1 жилийн ялтай хоригдол очоод нас бардаг бит усав. Эргэлд тойролтгүй бол бүр хэцүү. Хэдэн сарын дараа дахир Соётод хаймар жип тоос болсон ирсэн нь сайхан самбуу байлаа. Тэрбээр нь ям сүрэнгийн дотор хувцснаас өгсүүлээд ном сонин оосойз 500 мянган төгрөг өгөөд явжээ. Гянданд тэрнийг сайхан самбуу 2 удаа эргэж ирсэн байна. Өөр тэрнийг эргэх хүн энэ орчлон дэлхий дээр байсангүй. 5 жилийн дараа ям сүрэн онцгой дэглэмтэй шоронд очижээ. 5 жил гянданд суусан хоригдол явж чадхаа байдаг байж. Ойр ойрхон гэж авна. Энэ үед сайхан самбуу бас эргэж иржээ. Тэрэнд боодолтой сая төгрөг өгөв. Сая төгрөг барьж үзээгүй залуугийн хөлсөн чихэрж хоригдлуудад талыг нь тарааж санаа амарсан гэдэг. Онцгой дэглэмтэй хориход биеийн тэнхэрч улсанд амьдрах гэж байгаа бол матартай бүүдэрсэлд. Өдрөлгөөс хол байж гал зууханд ойр бай гэдэг зарчмаар хулгайч нарын адилаар амьдарч эхэлсэн байна. Олон жил шоронд орчилсан ям сүрэн өдгөө элбэг дөржийн өршөөлийн хуулиар дэглэм бууран жирийн дэглэмтэй хориход очсон. Хэдэн жилийн дараа суллагдаад сайн хүмүүсийн ачийг нь хариулах биз. Тийм амар зовлон үдсэн хүнд жирийн шорон гайгүй илгүүд. Тэрбээр нэгэнтээ би шоронгийн төлөөлөгч дарахнаас ирээгүй бол. Сайхан сэтгэлтэй хянагч намайг авч яваагүй бол. Сайхан самбуу ахын өрөөнд ороогүй бол өдийд би нөгөө ертөнцид байх байсан. Хүлээлгийн өрөөнд байхад л миний ой ухаан нөгөө ертөнцид бараг очсон байсан. Одоож гисэн зүүдлээд байна уу гэд энийдэг байжулээ. Тулааны зам хатуу болох тусам сайн хүмүүс олширдгоо гэсэн үг бий. Зовлон бэрхшээл гэдэг хүний сайн муу зан чанарыг их тод гаргадаг гэж. Олон 10 залуус хуулийн золиос болж байгааг мэдэрсэн иш сайхан самбуу улсын их хуралд би яруугийн хуулийг өөрчлөө гэж орж ирсэн. Тэрбээр олон 10 залуус бууны ногтуудын тусламж эрүүгийн төлөгч нарын мэрэгэл дээр хийгээгүй хэрэгээ хийсэн болгож үйлдэггүй үйлдэлээ үйлдсэн болгож хэсрэг хүлээснийг мэдэж байгаа шүү дээ. Тэр тусмаа тарин шааныхан төр засыг эцэг ихтэй гологдсон залуус энэ замаар явж ялын дээд хэмжээ авсан тохиолдолд олон байна гэж өгүүлжээ. Би бээр наран дуул заахын захирал иш сайхан самбуугийн хийсэн энэ алхмыг сонсоод ихэд сэтгэл хөдлсөн билээ. Дашрамд өгүүлэхэд оюун бэлгийн тамирыг шоронгоос гарч ирэхэд сайхан самбуу 3 сая төгрөг өгсөн бөгөөд 5 хоногийн дараа эрүүлж үлэхээс аваач гэж удацсан гэдэг. Эрийн хугархай сайхан самбуу тэрнийг эрүүлж үлэхээс гарган авч 50 мянган төгрөг өгч дахин уулзахгүй гэж. Эрүүгийн хуулийн алдаатай заалтууд олон 10 залууг өхөл рүү дүлгэж байгааг ил тод гаргах түүхэн сургамж болгох цаг ирсэн байна. Соц нийгмийн үед хүн амны 1400 хэрэг илрүүлсэн хурандаанууд их байдагсан. Ням сүрэнгэ дөрөөлөн албан тушаал алдар нэрд хүрсэн 3 хурандаа бий. Зарим нь бүр ховдод гарсан хүн амны хэргийг Улаанбаатараас ганц удагаас илрүүлдэг байлаа. Тэдний хамгийн сайн бууны нохой болох Дамжаа усрын инх болд мөрдөнд 4 жил сууж олон аавын хүүгийн замыг заасан. Цагдаагийнхан энэ нохойгоо өөрсдөө устгаж санаа намарсан билээ. Хүмүүнлэг ардчилсан нийгэмд олон 10 залуус хүчний байгууллагуудын золиос болж жилдээ 50 гаруй хүн хэл сэрийг хүлээдэг болохыг хүний эрхийн комиссийн илтгэлдээ дурддаг юм билээ. Залуучуудыг гэмт хэрэгтэн болгож байгаа энэ нийгмийн тогтолцоог өөрчлөсөн гэж бодож явдаг билээ. 2000 оны ихэнх үед Авдрантын онцгойгоос өгүүлэх нь. За энэ хүртэл бичлэгтэйг хамт байсан сонсогч нартаа үнэхээр их баярлалаа. Энэ хүрээд манай бичлэг өндөрлөж байна. Манайхан бичлэг таалагдсан бол итүү сувгаа subscribe хийж, мөн бичлэг дээрээ лайк дарж комент бичээд үзэхээ бидгийн мартаарай гэж хүсье. Таны дарсан лайк бичсэн комент бүхэн бидэнд дараагийн бичлэгээ хийх,
Мөн бид илүү олуулаа болоход маш том тусдын болж байдаг шүү. Мөн манай сувагт бодит дэмжлэг үзүүлэхийг хүсвэл Супер Танкстис маань ажиллаад ихэлсэн байгаа гэдгийг дуулгах гэж таатав. Дараагийн бичлэгээрээ дахин уулзтлаа. Түр баяртай.